За нэгдсэн үндэсний байгууллагын гэмт хэрэг хар тамхитай тэмцэх албанаас гаргасан судалгаагаар манай улсыг одоо 2030 он гэхэд за энэ хэрэглэгчийн тоо 43% өснө гэсэн ийм судалгаа гарсан байдаг. За манай улс одоо манай хар тамхитай тэмцэх газраас одоо энэ тоо гэмт хэргийг одоо бууруулах чиглэлээр сургалт нөлөөллийн арга хэмжээнүүдийг үе шатаагаар зохион байгуулж байгаа. За мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт одоо холбогдож байгаа насны байдлаар авч үзвэл за 35 хүртэлх насны залуучууд маань одоо энэ гэмт хэрэгт холбогдсон 35 хүртэлх насны залуучуудын 91.2%-ийг эзэлж байгаа. За хүйсийн байдлаар нь авч үзвэл эрэгтэй нь 91.4, эмэгтэй нь 8.6%-ийг эзэлж байгаа гэсэн юм судалгаа бий. За энэ зүйлийг одоо хэрэглээд одоо янз бүрийн улам үйлдлийн арга нь нарийсан. Оросын холбооны улсаас одоо нулимс одоо хиймэл дороп гэдэг зүйл шингэн зүйл маань одоо вебэд хийж мансуурж байгаа тохиолдол бүртгэж байна. Одоо эрүүл мэндийн яамны сайдын тушаалаар баталсан мансууруулах 13 сэтгцэд нөлөөт 33 эмийг жагсаалтад оруулсан байдаг эрүүл мэндийн сайдын тушаалаар. За эмийг одоо жортоо одоо эмчийн жороор олгодог эмийг одоо зориултын бусаар хэрэглээд мансуураад гар хуруугаа тайруулаад байгаа тохиолдол нилээдгүй нэмэгдэж байгаа. Өнгөрсөн онд одоо Улаанбаатар хотын Монгол улсын хэмжээнд одоо нийт одоо хар тамхи мансууруулах эмчтгэлцэл бодистой холбоотой гэмтрэг маань 268 гэмтрэг бүртгэгдсэн. Сонгон харьхан дүүргийн хувьд одоо авч үзвэл 23 гэмтрэг бүртгэгдсэн ийм тоон үзүүлэлттэй байгаа. Мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодис хэрэглэснээр хүний эрүүл мэндэд одоо тий зүрхэнд ачааллыг нь 500 эрхтэн одоо маш их хэмжээний одоо өрөвсөж гэмтэх аюултай. За мөн одоо тарих маань хүний одоо эрүүл хүний тарих атгсан одоо юм 2 гар шиг хэмжээтэй байдаг бол тухайн эм бодисыг хэрэглэсний дараах хугацааны дараа хэсэг хугацааны дараа тухайн хүний одоо тарих атгсан гар шиг хэмжээтэй л болсон байдаг. Тэгэхээр хүн одоо мартамхай болно, ой санамж муутай болно, хоолны дуршилд ороход тэжээлийн дутагдлалд орно тий. Энэ олон сөрөг үр дагавартай юм аа. Тэгэхээр энэ зүйлийг залуучууд маань битгий сонирхооч. Энэ зүйл таны чихний хажуугаар өнгөрсөн тохиолдолд та энийг битгий шингээж аваач, гаргаач гэж зөвлөмөр байна. Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар бүлэг заасан байгаа. За хориглосон мансууруулах юм сэтгцэд нөлөөт боц тэдгээрийн түүхийн эдийг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан, төгөж бэлтгэсэн байх юм бол 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих айл шийдэх. Эсвэл 1-5 жил хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийдэгдэж байгаа. За хориглосон мансууруулах юм сэтгцэд нөлөөт боц тэдгээрийн түүхийн эдийг худалдаалах зорилгоор олж авсан, тээвэрлсэн, бусдад худалдан борлуулсан за байх юм бол за 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих айл шийдэгдэж байгаа. За энэ гэмтргийг одоо улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн байх юм бол 5-аас 12 жил хүртэлх хугацаагаар хорих айл шийдэгдэж байгаа. За мөн зохион байгуулалтаа энэ гэмт бүлэглэлийн тухайн гэмтрийг үйлдсэн тохиолдолд 12 жилээс 20 жил хүртэлх хугацаагаар бүх насаар нь хорих айл шийтгэнэ гэсэн хуулийн санкцтай байгаа.